Энэ цаг тэгэлтэй хамтгаа танд баярлалаа. Еглийн мэдээний өрөөнд улсын их хурлын гишүүн эдийн засгийн байнгын хорондоор Гарамгаатар өргөдөн ирж ажиллаж байгаа. Тэгэхээр гадаад хөрөнгө оруулалт зогсчихсон, гадаадын хөрөнгө оруулалт зогссон, өөрөөр хэлбэл тэг болчихсон, валютын хомсдолд орж байгаа ийм нөхцөл байдал дотоодынхоо мөнгө олох боломжийг хайх ёстой болж таарч байна л да. Өөрөөр хэлбэл та бас үндэсний шуудын санд өнөөдөр ярьсан байлаа. Дотоодод мөнгө олох ямар боломж байна, түүнийг нь бид дэмжих ёстой гэж. Таны хувьд чухам ямар боломжийг олж харж байна вэ? За гадаадын хөрөнгө оруулалтыг мэдээж багассан энэ цаг үе дээр бид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсвийг бас бүрэн нөөцтэй байлгахын зорилтыг хэрэгжүүлэх юмд тулд бол үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой. Хамгийн гол нь үндэсний үйлдвэрлэгчид ажиллах боломжийг бий болгох ёстой. Янз бүрийн хууль эрх зүйн орчнуудаа эргэж харах ёстой. Тэр хүмүүсийг ажиллаа хийх, ажилтаа хүмүүсийг олноор нь ажлын байраар хангах ёстой. Ингэснээрээ бид нэр хөрөнгө оруулалтыг бас нэмэгдүүлэх тийм гарц байна гэж ингэж үзэж байгаа. Өмнөхөд хэдэн хөтөлбөрөд гарсан энэ хөтөлбөрөд ер нь хэр үр дүнгээ өгч байгаа юм бол өөрөөр хэлбэл яг энэ бүлэгт чиглэсэн хөтөлбөрөд бас байгаа шүү дээ. За засгийн газар Монгол банк хоёр хамтарсан хөтөлбөрүүд 4 чиглэлд бол хөгжүүлж байгаа. Тэрвэл бензин шатхууны үнийг тогтворжуулах, мах, гурил, барилгын салбарт. Тэгэхээр бол барилгын салбар бол өнөөдөр бол жишээлх юм бол хөтлийн цемент шахуу үйлдвэрийг хамгийн орчин үеийн техник технологиор шинчилж одоо ажилд оруулж байна. Энэ бол маш олон ажлын байрыг бий болгоно. Дээр нь маш олон одоо барилга байгууламжууд баригдах тэр боломжийг бүрдүүлж байгаа нэг хэлбэр. Энэ бол одоо сайн хэрэгжиж байна гэж ингэж үзэж байгаа. Мөн шатхууны үнийг бол тогтвортой хэмжээнд барьж байна. Энэ бол бас сайн үзүүлэлт байх гэж ингэж бодож байгаа. За бусад хөдөө аж ахуйн түүхийн эдийг боловсруулах үйлдвэрүүдийг бид нэр маш их богинохын хугацаанд бас яаралтай бий болох ёстой. Дээр нь тухайн үйлдвэрүүдэд ажиллах ажлын байруудыг бид аль болохоор олноор нь байлгаж чадах юм бол бид Монгол орныг бас гадаадаас хамааралгүйгээр хөгжүүлэх юм боломж бидэнд байгаа гэж ингэж үздэг. Хөрөнгө оруулалт зогсоод төсөв тасраад ирэхээр дотоодын аж ахуйн нэгж компаниудаа дарамтлаад байна гэж хэлэх боллоо л да. Энэнд ер нь тэднийг дарамтлахгүй харин ч дэмжих ёстой юм шигээр таны ярианаас ойлгогдож байна л да. Тийм. Яг л үгээр татвар мэдээж доголдож байгаа. Татварын орлого багассан байгаа учраас орлогыг нөхөх ийм ажиллагаануудыг зохион байгуулах үүрэг үл мэдээж засгийн газар харьяа яамдуудад бол өгж байгаа. Яамдууд бол энэ орлогыг бүрдүүлэхийн тулд бас өөрийн гэсэн арга хэмжээнүүдийг авч яана. Гэхдээ авч байгаа арга хэмжээнүүд нь бас үнэхээр одоо зөв сонголт, зөв арга хэмжээнүүд болж байгааг бол бас үгүй юм шиг ингэж мэдээлэлүүд ирж байгаа л да. Ялангуяа нүүрсний чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн нүүрс олборлолт, нүүрсээ гаргах тэр замууд бас тодорхой хэмжээнд хаалттай байна гэсэн мэдээлэл орж ирж байгаа. Ер нь аж ахуйн нэгжүүдийг татвараанууд нь дарагдуулсан байж магадгүй гэсэн байдлаар цагдаа шүүхийнхнийг оролцуулж нэг ясандаа үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг янз бүрийн байдлаар тийм дарамтлаж ажил хийх нөхцлүүдийг хангахгүй, ажил хийх боломж олгохгүй юм байдал бол үүсэх шинж тэмдэг бас илрээд байна гэсэн юм гомдлууд бол ирж байгаа. Энийг л одоо бид зогсоох ёстой. Аль болохоор дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих хэрэгтэй. Зарим асуудлууд дээр хөнгөлөлт чөлөөлт идэлүүлэх ёстой. Тэгжээж энэ үйлдвэрлэлүүдийг одоо эдийн засгийнхаа боломжийг сайжруулах юм арга замуудыг бид олох ёстой л гэж ингэж бодож байгаа. Ээлжид бус чуулган хэрвээ наан хуралдвал асуудлыг наан шийдэж гарцыг эрт тайх байх л та. Тэгээгүй тохиолдолд намрын чуулган эхэлсэний дараа асуудал шийдэгдэж хуулийн зарим зүйлсүүд өргөн баригдах. Ер нь яг эдийн засгийн энэ уналтын үед эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд та ер нь ямар үйл ажиллагаа эхлүүлээ, арга хэмжээ авч ажиллая гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ? Яг манай байнгын хороо бол өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Эдгээр хаврын чуулган завсарлсан ч гэсэн өнөөдөр хүртэл байнгын хороо бол ажиллаж байгаа гэсэн үг. Монгол банктай хамтарч ажиллаж байна. Эдийн засгийн өнөөгийн одоо Монгол орны эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны байдал ямар байх нь цаашдаа бид нэр юун дээр анхаарах вэ гэдэг бид том ажлын хэсэг байгуулж энэ судалгааны материалуудыг сая бэлдүүлээд дууслаа. Тэгэхээр бол одоо ээж тус чуулганаар хэрвээ хуралдаад юм бол хамгийн түрүүн одоо оруулах, хилцүүлэх асуудал бол энэ асуудал байгаа. Энэ асуудал юу гэхээр үндсэндээ Монгол орны өнөөдрийн нөхцөл байдал, гадаад орчны нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын одоо чиглэл юу юун дээрээ доголдож байна уу, ямар арга хэмжээнүүдийг хэрхэн яаж авах вэ гэсэн одоо ижүүрэн судалгааны материалыг бид бэлтжиж байж байна. Энийг оруулна. Хоёрдугаарт нь бол мэдээж гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд бид яаралтай
энэ хуулийг гаргах ёстой гэдэг нь бол тодорхой. Ийм хоёр асуудал бол хамгийн түрүүн орно. Гурав дахь нэг гол асуудал бол манай одоо мөнгө олох бас нэг том арга бол энэ сайн засаглалтай компаниудыг одоо хөгжүүлэх ёстой. Өнөөдөр бол ингэж чадаагүй өнөөдөр хүртэл явж байгаа. Тэгэхээр бол компани тухай хуулинд оруулж байгаа өөрчлөлтүүдийг маш хурдан хугацаанд хийх ёстой. Энийг яагаад ийм хурдан хугацаанд хийх ёстой вэ гэхээр хөрөнгөний одоо үнд цаасны тухай хууль гарсантай уялдуулаад аж ахуйн нэгжүүдийн одоо бүтэц зохион байгуулалтанд бас зайлшгүй өөрчлөлт орох шаардлагатай байгаад байгаа. Төсөв тасалдаад байгаа тухай мэдээлэл бас удаа дараа гарч ирсэн л та. Магадгүй төсвийн тодтгол хийнэ гэсэн яриач байгаа. За ээлж тус чуулган хэрэгжээ хуралдах юм бол бас төсвийн тодтгол дээр анхаарах байх л да. Гэхдээ одоогоор бол яг төсвийн тодтгол хийнэ гэсэн тийм тодорхой нөхцлүүд бол яригдаагүй байж байна. Үзэгчдээ Эглийн мэдээний өрөөнд энэ өдөр улсын их хурлын гишүүн эдийн засгийн байнгын хороондор Гарамгаатар өргөдөн ирж ажилласан юм. Урилгыг хүлээж авч Эглийн мэдээний өрөөнд ирж ажилласан танд баярлалаа. Та бүхний ажил амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт.